боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам. Тогтвортой хөгжил сургуулийн өмнөх боловсрол үндэсний 2 дугаар зөвлөгөөн үзүүлж байна. Хүүхэд цаг мөрний эрэгт миний хичээл ягаан 3 дугаар анги. Намайг цэцэрлэг төлөвлөж. Миний багш ганцхан намайг угтаж авдаг. Тэгээд миний автай сайхан мэддэг. Би багштай уулзуулээд ангидаа ордог. Миний хичээл ягаан. Цөм хөтөлбөр хэрэгцснээр бол өгөөжтэй юм бол байгаа. Тэр одоо хүүхэд бүртээ ажиллах их давуу талтай. Хүүхэд бол өөртөө тоглож хөгжих боломжинд бол давуу байгаа. Нэг ангид бол ганц багш бол 50 хүүхэдтэй бол ягаас бол хийч ажил боломж өгсөн. Зарим хүүхдүүд бол их хосрогдох үзэгд бас ажиглагддаг. Яг тухайн үед олж авах мэдлэгээ бас олж авах нь жоохон дутмаг. 100-аас нэг 80% нь авдаг. Хүүхэд бүр яг нэг ингэ тоглоом аваад тоглоё гэхэд бол хүрлцээгүй. Сургалтынхаа хэрэглэгдэхүүнийг бол хүүхдийнхээ унтлагын цагаар бол хамтарч бүгдээрээ хийдэг байгаамаа. Монгол улсын хэмжээнд 2017-оос 2018 оны хичээлийн жилд нийт 1416 хүүхдийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн 878 цэцэрлэг, хувийн 538 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь өмнөх оноос 62 цэцэрлэг нэмэгдсэн байна. Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтын бүлэг дүүргэлт 44.7% буюу тэг 1.2%-аар, хувийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтын бүлэг дүүргэлт 21.1 буюу өмнөх оноос тэг 14-өөр тус өссөн байна. Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр бол хүүхдийн ерөнхий болон тусгай чадамжуудыг бол илүү их тодорхойлж өгснээр онцлогтой. Тодорхой төвшөнд бол ялгаж өгсөн 1, 2, 3 гэсэн одоо 3 үндсэн төвшний хүрээнд хүүхдүүд ямар дотор агуулгыг эзэмших вэ гэсэн зүйлийг бол ялгаж өгснээр онцлогтой. Хүүхдийн хөгжлийн акцийг үнэлэх, акцийн ажиглалтын хуудсыг бол гаргаж ирсэн. Багш нар тэмдэглэл хөтлөөд Монгол улсын үндэсний хэмжээний одоо мэдээллийн баазыг үүсгээд энэндээ одоо боловсруулалт хийж манай хүүхдүүд одоо ямар төвшөнд хөгжиж байна гэдгийг одоо эндээс л олж харах боломжтой болсон. Ийм асуудлуудыг хөндлснөөрөө энэ цөм хөтөлбөр бол өмнөх хөтөлбөрүүдээс илүү их ялгаатай, онцлогтой байгаа. Хүүхдийн хамгийн ихний орчин бол гэр бүлийн орчин. Гэр бүлээсээ бол хүүхд анх шатны мэдлэг мэдээллийг одоо сурч хүмүүжиж хөгжиж авдаг. Тийм учраас эцэгчүүдийн одоо мэдлэг чадвар бол зайлшгүй их чухал байгаа даа гэдэг бол онцлж хэлмээр байна. Сургуулийн боловсролын цөм хөтөлбөр нь одоо хэрхэн одоо ямар нөлөөлөл үзүүлж байна вэ суралцагчдад, хүүхдүүдэд, багшид, мөн гэр бүлд нь ямар нөлөө үзүүлж байгааг бид нар л зайлшгүй судлах шаардлагатай байгаа. За энэ нөлөөллийг гаргаж илрүүлснээр дараагийнхаа одоо цөм хөтөлбөрөөр хэрхэн цааш яаж одоо ямар агуулгын сайжруулах талын асуудал бол тодорч ирнэ. Ер нь бол цаашдаа бид нь бол бага насны хүүхдийн хөгжлийг дэмжсэн стандартыг бол улам сайжруулад, улам боловсронгуй болгож хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа даа. Миний хичээл ягаан. Сайн байна уу? Сайн байна уу? Тантай уулзсан. За наашаа орж ирээ сурч. За ямар асуудал вэ? Өчигдөр манай хүүхд цэцэрлэгээс ирээд гэр бүл аав ээж рүүгээ дунд туруу гаргаадах юм аа. Гэрт нь бол тийм юм зааж хүүхд хүн байхгүй. Цэцэрлэгээс л сурж ирээд энэ цэцэрлэг дээр нь тийм дунд туруу гаргадаг хүүхд байх шиг байна. За тэгээ багш нь өчигдрийнхөө үйл ажиллагаагаар 5 хуруу нэрлэх хөгжимт хөдөлгөөн заасан юм байна. Тэгээ манай Тэмүүлэн бол ерөөсөө үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог хүүхд байгаа. Тэгээд одоо ээж аавдаа гэртээ очиод дуугаа дуулж үзүүлсэн байна. Тэгэхээр та нар буруугаар л 5 хурууны тухай дуу заасан. Тэгэхээр зэрэг цаашдаа анхаарахад багшаасаа
тухайн өдрийнхөө үйл ажиллагаагаар ямар зүйл орсныг багшаасаа сайн тодруулж асуугаад тэгээд гэртээ хүүхдтэйгээ хамтарч давтаад байвал хүүхдээ хөгжүүлэхэд илүү төхөмтэй болов уу гэж багш нь бодож байна. Тийм ээ, сурсан дуугаа дуулж үзүүлээд ирснийг би ойлгоогүй юм байна багшаа. Буруугаар ойлгосон дуучлаарай багшаа. Бага насны хүүхдийг хөгжүүлж байгаа цэцэрлэгийн олон хэлбэрийн сургалтын үр дүнг нь нэмэгдүүлэхэд эцэг их асран хамгаалагчийн оролцоо дэмжлэг нэн чухал билээ. Гэхдээ ээж аавууд зөвхөн хүүхдэдээ зааж сургах биш, ээж аавуудад өөрсдөд нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй байна. За сургалтын цөм хөтөлбөрийг одоо ийм давуу олон талууд байгаа боловч бас дутагдмаг зүйлүүд бол биднэрт бол одоо бас гарч байгаа. Тэгээ цаашд одоо хөтөлбөрийг одоо санамжтай илүү одоо үр өгөөчтэй ингээд хэрэгжүүлэхэд бол юуны өмнө бага насны хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн материал, тоглоом наадмын хүрэлцээ хангамж бол одоо нэн төрөнд бол бас хэрэгтэй байгаа. Миний хичээл ягаан. Миний багш надад маш их хайртай штеп. Надад яаж бодох, яаж зурхийг хажууд маань сууж байгаа зааж өгдөг. Цөм хөтөлбөрийн хэрэгжилт болон бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээг цаашид хэрхэн боловсронгуй болгох вэ?